없어요 гэдэг ишлэлийг үзэх болно. За одоо ишлэлд оръё. Дөрмийг эхлээд харъя. 자, 미소 асууж байна. 우산이 있어요? 우산이 있어요? 슈хэр байгаа юу гэж асууж байна. За, нараа юу гэж хариулж байна вэ? 네. 우산이 있어요. 슈хэр байгаа гэж хариуллаа. За, тэгвэл 뺨바 юу гэж хариулсан бэ? 아니요. 우산이 없어요. 슈хэр байхгүй. За, байгаа байхгүй гэсэн дүрмийг өнөөдөр үзэх болно. За, нэр үгийн араас 이가 있어요, 없어요 орох юм бол монгол хэлээр юу гэж орж болох вэ? Бас яаж хэрэгэлдэг вэ? 자, нэр үгийн араас 이가 없어요 гэвэл тэр нэр үг нь байхгүй гэсэн үг. 있어요 гэвэл байгаа гэсэн үг тийм ээ. За, 지시에대해서 함께 harцгаая. 자, энэ юу гэсэн үг вэ? 저는 가방이 있어요. 저는 가방이 없어요. 자, надад цүнх байгаа гэж байна. 저는 가방이 없어요 гэвэл надад цүнх байхгүй. 자, хоёрдугаар жишээ нь 저는 한국 친구가 있어요. 저는 한국 친구가 없어요. 자, орчуулбал 저는 би бол 한국 солонгос 친구가 найз 있어요. байгаа 없어요 байхгүй. 자, 있어요 гэдэг нь урд байгаа нэр үгийг байгаа байхгүйг хэлж өгч байна. Ногооноор бичсэн үйл үг нь урд байгаа нэр үгийг тусгаж өгч байна гэсэн үг. За, тэгвэл ийг хизээ ашигладаг, гааг хизээ ашигладаг юм. Мэдхүү. Ийг хизээ ашиглаад гааг хизээ ашигладаг бай. За, хизээ ашигладаг бай та бүхэн өөрсдөө бодоод үзээрэй. За, 받침 гэдгээс солонгослын дүрм их ангилдаг өстэй тийм ээ. 받침 байна уу байхгүй юу гэдгээс шалтгаалдаг. За, нэгдүгээрт 받침 байвал 받침 гэдэг нь дэвсгэр үсгийг хэлж байгаа тийм ээ. дэвсгэр үсэг байвал жишээлбэл 우산 슈хэр гэдэг үг нь дэвсгэр үсэг байгаа тийм ээ. Тийм болохоор 이 있어요 гэдгийг залгаж өгч байна. 우산이 있어요. 받침 байгаа учраас 우산이 있어요 гэж залгаж өгнө гэсэн үг. За, 받침 гэдэг нь энийг хэлж байгаа. Энэ үсгээр дугуйлсан байгаа. Энэ бол 받침 дэвсгэр үсэг юм аа. За, дараагийнх нь 받침 байхгүй байхад тэгвэл яах вэ? дэвсгэр үсэг байхгүй байвал 한국 친구가 있어요. 한국 친구가 있어요. 친구 гэдэг нь дэвсгэр үсэггүй төгсөж байгаа учраас 한국 친구가 있어요 гэд 가 있어요г залгаж өгч байна. За, дүрмийн хурдан дээр харуул 받침 байвал 이 있어요. 받침 байхгүй бол 가 있어요 гэж хэл. 자, 우산이 있어요. 한국 친구가 있어요. За, гэж ярьж байна. За, гэхдээ энэ дээр анхаарах нэг зүйл бол яриан дээр энийг товчлох үеуд их гардаг. Солонгос хэлэнд и болон гаг товчилж хэлж бас болдог бахнэ. За, товчлоод хэлэх юм бол юу болох вэ? 우산이 있어요. 한국 친구가 있어요. 자, товчлие. 우산 있어요. 한국 친구 있어요. За, гэж хэлж болох нэ. Ойлгомжтой юу? За, ойлгомжтой байсан бол дасгал дээр ажиллаад үзье. За, агаарчуулагчийг юу гэдэг вэ?
За, 에어컨. Агааржуулагч кондишнерийг 에어컨 гэдэг юм байна. Зөний улиралд Солонгос улс маш халуун учраас кондишн байхгүй бол амьдарч чадахгүй гэж хэлдэг. За, кондишныг солонгос хэлээр 에어컨 гэдэг юм байна. За, таны гэрт 에어컨 байгаа юу гэж асууя. 에어컨. За, араас нь юу залах вэ? 이 있어요 залах уу? 가 있어요 залах уу? За, дэвсгэр үсэг байна уу гэдгийг хараад байна тийм ээ. Тиймээс 이 있어요 залгаж өгнө. 에어컨이 있어요. За, байгаа гэвэл 에어컨이 있어요 гэж хэлнэ. Байхгүй гэвэл 에어컨이 없어요 гэж хэлнэ. За, дүү солонгосоор юу гэдэг вэ? За, миний дүү. 내 동생. За, 동생 гэж хэлдэг тийм ээ. За, энэ дээр дүү байгаа, надад дүү байгаа гэж хэлье. Юу гэж хэлэх вэ? дэвсгэр байгаа учраас 마침 이 있어요 ашиглаад 동생이 있어요. За, орыг солонгосоор юу гэх вэ? 침대. За, 침대 байгаа юу гэж асууя. дэвсгэр байхгүй байна. За, зүйтэй. 침대가 있어요. 침대가 있어요. 가 있어요г залгаж өгөх ёстой. За, ахыг солонгосоор юу гэх вэ? 오빠 гэж хэлдэг. За, гэхдээ эмэгтэйчүүд ахыг 오빠 гэж дууддаг. Эрэгтэйчүүд юу гэж дуудах вэ? За, зүйтэй. 형 гэж хэлдэг. 형 гэдэг эмэгтэй дүүнэр бол ахыгаа 오빠 гэж дуудана. За, энэ дээр алийг ашиглах уу? 이 있어요, 가 있어요. 자, 가 있어요 залгаж өгөн тийм ээ. 오빠가 있어요. 네, 오빠가 있어요. эсвэл 아니요, 오빠가 없어요. За, тодорхойлтыг харуул. Мачин байх үед бид нар ийг залгана гэж хэлсэн. Мачин байхгүй үед бид нар гааг залгана гэж хэлсэн байна. жишээ нь 우산이 있어요. 에어컨이 있어요. 동생이 있어요. За, 이익이 있어요. дандаа ийг залгаж өгсөн байна. За, харин гааг залгах үе нь 한국 친구가 있어요. 침대가 있어요. 오빠가 있어요. За, хэрвээ хэдүүлээ бодож үзье. дэвсгэртэй байхад гааг залгах байсан бол юу гэж дуудах байсан бэ? Их эвгүй дуудагдах байсан. 우산가 있어요 болох байсан. Тэгэхээр жоохон эвгүй байгааз. 우산이 гэд энэ үсгийг холбож уншвал их зөөлөн гоё уянгалаг гоё сонсогч байгаас. За, тийм учраас бачин байхад бол заавал ийг залгаж өгдөг. Бачин байхгүй үед гааг залгаж өгөх ёстой. За, энийг сайн ойлгоод тэмдэглэлээ даваарай. За, дараагийн хан. Дасгал 2-ыг хамтдаа харцгаая. Дасгал 2. За, энэ дээр та өөртөө бодоод хариултаа хэлээрэй. 저는 한국 친구 гिचэд. За, байгаа гэж хэлье. 저는 한국 친구가 있어요. За, сайн байна. За, дараагийн асуулт. За, надад манай гэрт телевизор байгаа гэж хэлье. Юу гэж хэлэх вэ? 집에 텔레비전 자, 있어요 гэж бол. За, байхгүй гэвэл 집에 텔레비전이 자, зүйтэй. 집에 텔레비전이 없어요. За, дараагийнх нь танай гэр чамд эгч байгаа юу гэж асууя. Чам чи эгчтэй юу?
Юу гэж асуух уу? Эмэгтэй хүүхдүүд бол 언니 гэж хэлнэ тийм ээ. За эрэгтэй хүүхдүүд бол 누나 гэж хэлдэг. За 누나가 있어요. За тийм байгаа гэвэл 네 없어요. 아니요, 누나가 없어요. За сайн байна. За дараагийн дасгал. За сургуульд ширээ байгаа юу гэж асуумаар байна. За юу гэж асуух уу? Сургууль гэдгийг юу гэдэг вүлээ? 학교. За гэдэг нөхцөл залгуур болохоор D өгөх орчхийн нөхцөлийг хэлж байгаа. За сургуульд 학교에 책상. 자, сургуульд ширээ байгаа юу гэдгийг 학교에 책상이 있어요. За, тийм байгаа гэж хэлье. 네. 학교에 책상이 있어요. үгүй байхгүй. 아니요. 없어요. За, дараагийнх нь би Солонгос найз. За, юу гэж хэлэх вэ? Байгаа байхгүй хоёулангаар нь хэлж үзье. надад 자, зөв. 저는 한국 친구가 있어요, 없어요. 자, дасгал 3. За, энэ хоосон зайн дотор юу орох вэ? 나나 эхлээд ярьж байна. 방에. 자, 방 гэдэг нь юу вэ? өрөөнд дотор 방에 침대. За, 침대 гэдэг нь сая гарсан. Юу гэсэн үг лээ? ор байгаа юу гэж асуу. Юу гэж асуух вэ? 방에 침대가 있어요. 자, эзэн 주인 гэдэг нь эзэн гэсэн үг. 자, эзэн хариулж байна. байгаа гэж хэлье. 네. 네, 있어요. 네, 방에 침대가 있어요 гэдгийг товчлоод 네, 있어요 гэж хэлсэн байна. 자, 방에 침대가 있어요. хариулт нь 네, 있어요. 자, 나나스 дахиад асууж байна. 혹시 гэдэг нь арай магадгүй гэсэн тийм утгаараа орчуулагдана. 자, 방에 дахиад ширээг асууж байна. 책상. ширээ байгаа юу гэж асууя. юу гэж асуух вэ? 혹시 방에 책상이 있어요? 자, тийм байгаа гэж хэлье. юу гэж хариулах вэ? 네, 있어요. 자, тэгвэл ширээ байхгүй юу гэж асуу. юу гэж асуух вэ? За, үгүйсгсэн хэлбэрээр бас асууж болно тийм ээ. арай байхгүй юу? Энэ биш үү гэж асуудаг гэсэн тийм ээ. тэрэн шиг 책상이 없어요 гэж бас асууж болдог. За, тэр үед байгаа байхгүй 있어요, 없어요 адилхан хариулна. 자, 혹시 방에 책상이 없어요? 네, 없어요. эсвэл 아니요, 있어요. 자, тэгвэл 냉장고가 асууж байна. 네, 그럼 гэдэг нь тэгвэл 방에 냉장고. 자, 냉장고가 асууя. юу гэж асуух вэ? 그럼 방에 자, зүйтэй. 냉장고가 있어요 гэд өргөлттэй хэлжээж энэ асуулт байна гэж ойлгоно. Тэгэхгүй бол асуулт биш зүгээр баттгсан өгүүлбэр байна гэж ойлгож магадгүй. Тиймээс заавал өргөлттэй хэлж байгаарай. За, байхгүй гэвэл 아니요, 없어요. 아니요, 없어요. 자, өнөөдрийн хичээлийн дүгнэлт нь за
받침 байвал 이 있어요가 ашиглаад 받침 байхгүй бол 가 있어요, 없어요 ашиглана гэсэн тийм ээ. 자, 지시한 дээр 우산이 있어요. 우산이 없어요. 습식으로색 байхгүй бол 한국 친구가 있어요. 한국 친구가 없어요. гэж ярьж байсан тийм ээ. За, баярлалаа.